Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр хөөрхөн хүүхдүүдтэй зориулаад 2013 онд нээлттэй хийсэн Груцийн хүүхэлдэйн киног ярьж өгөхөөр бэлдлээ. Нэгэн охины яриагаар хүүхэлдэй маань ирлэн. Намайг Ив гэдэг. Энэ бол миний гэр бүл. Груцийн. Бид бол агуу хүмүүс л дээ. Ихэнх өдрүүдийг бид агууд өнгөрүүлдэг. Харин хоол болох ёстой болохоор бид гарч ирдэг. Гадаач их аюултай шүү. Бидэнд уул нь хөршүүд байсан юм аа. Горцийнхан мамотод гიშгүүлж, хорксийнхан эзний могоод идүүлж, эрфийнхэн хорч шумууланд, трогийнхан ханиаданд тэгээд бүгд өгсөн. Груцийн харин одоо болтол амьд байна. Учир нь манай аав дүрмээ маш сайн баримталдаг. Ямар ч шин зүйл бүгд аюултай. Гарч болохгүй. Ерөнхийдөө юу ч байсан аюултай. Гэвч дэлхийн ертөнц өөрчлөгдөж байна. Агуун хананд байдаг дүрм маань одоо биднийг аврахгүй болов гэж айж байна. Агууга нээгээд Крог гарч ирлээ. Энэ бол аав Крог. Ардаас нь охин Ив нь гарч ирнэ. Чи миний нууц дөхөг хүлээх ёстой байсан шүү дээ Ив. Тэгсэн чи эхнэр болон охин гараад ирлээ. Охиныг нь Синди гэдэг юм байна. Та нар миний нууц дөхөөгоор гарч ирэх ёстой байсан шүү дээ. За бид буцаад орчих ёо. Тэгээд дөхөөгөө өгч. Одоо нэгэнт гараад ирсэн бол эн чи удаггүй шүү дээ. За бол явцгаая. Би нууц дөхөөгөө хүлээж байгаа шүү аваа. Одоо өнгөрсөн тонг зүгээр гараад ир. Хэрвээ та дөхөө өгөхгүй бол би таныг аав гэж яаж мэдх юм бэ? Дөхөө чинь би мөн биш гэдгийг батлах биш. Харин би амьд үгүй юу гэдгийг мэдүүлэх зорилттой юм. Тэгээд яагаад амьтны дугаар дөхөө өгöd идэх юм бэ? За мэдэхгүй би дөхөөгөө л хүлээлээ. Өнгөрөөг аргагүй дөхөө өглөө. Ингээд тонг гарч ирлээ. Эхнэр нь ээжигээ явцгаая гэж дуудсан чи ээж нь гарч ирдэггүй. Крог харин баярлалаа. Тэгсэн амьд байна гэд гараад ирлээ. Энэ бол эмээ. За ингээд Груцийн хоолндоо гарлаа. Бүгд байрандаа. Бид хурдтай. Бид чанга. Бид бас гэр бүлээрээ ажилдаг. Ингээд явцгаалаа. Тэгээд аврах шувууны өндгийг хулгайлна. Тонг хулгайлах даалгаврыг авч Ив өөр газар байрлал авлаа. Тонг аваад явж байтал шувуу ирээд буцаагаад авчихна. Сэнди буюу бага охиноо тавиад шувууг зуулгад саатуулаад ээж нэрж өндгийг нь тавиулна. Эмээ голоор нороод авчивж байгаад алдлаа. Ив харин отож байгаад барьж аваад явлаа. Аав руугаа бөмбөгийг дамжуулж аав нь аваад гүйцхээлээ. Тонг харин замдаа эрвсний сүүлэн дээр гიშгээд гаргаад ирлээ. Бүгд зугтацгаана. Өнгөрөө гэрийн ихнийгээ авраг заан дээр шидэд ардаас нь өөрөө гарлаа. Тэгээд тоормос гიშгэж удаашруулж байгаад эрвсийг хамтай ялгадна. Ямар тач өндгөө авч чадлаа. Хэн өлсөж байна? Тэгсэн тонг аваад хагалчихлаа. Бүгд гял сууцгаадаг. Крог дээр ирэхэд ганцхан тусал. Зүгээр дээ. Би өнгөрсөн 7 хоног идчихсэн. Тэгээд нар жаргахаас өмнө агуур угаа орцгоно. Усандаа орцгоё гэд тоосоо гүйлцгэнэ. Ив харин агуур угаа ордоггүй. Нарны тусгалыг дагаад жаахан авирлаа. Маргааш иргэд ирээрээ. Тэгээд яг буух гэтэл дээр нэг сонин чимээ гарнаа. Ив сонирхоод дээшээ авирчихлаа. Крог гарч ирээд охиноо хайж явах үед эрүүс цаана нь хүрээд ирчихэж. Ив буугаад ир. Крог эрвс рүү чулуу шидэд саатулж байгаад ингээс ороод хаалгаад арцгаалаа. Тэгээд мэдээж бөөн хэрүүл болно шүү дээ охиноо цагнаад. Оройн аав нь гэрийнхэндээ үлгэр ярьж өгдөг. Тэгэхээр Гриспигээд бяцхан баавга байжээ. Тэр их сониуд зантай байж. Нэг өдөр тэр модон давирахаар шийджээ. Тэгээд модон давираад тэнд нэг юм олж хараад. Тэгээд өгчээ. Ингээл. Крог зүгээр үлгэрээр охиноо загинчж байна штэ. Унтах цаг болоход бүгдээрээ сайхан бөөгнөрөө унтцгаана. Ив харин ганцаараа унтдаг юм байна. Шүн унтаж байхад нь агуун үдээр нар шиг гэрэл ороод ирнэ. Ив гайхлаа. Нар гарчихж байгаа юм бах та. Бэрэд хартал харин байдаггүй. Агуугаас гараад араас нь хөөлөө. Яг явхдаа жаахан бодоод за гэд явлаа. Тэгээд хөөгөөд гүйцсэн чинь тэр нь галтай бамбар байсан юм байна. Ив очоод жаахан ажиглалаа. Гэтэл ардаас нь нэг сони амтан отоод байна. Ив мэдээд шууд авч шидэд чулуугаар цохих гэж байна. Нөгөөдг нь харин байж бай. Гэт бага автал хүн байж байдаг шүү. Нөгөө чулууга хөл дээр нь унгаачихлаа. Гэтэл цохоод өвдөж байна штэ. Чи ярьж байна. Мэдээж би бол чам шиг л хүн. Гэтэл Ив өргөд харлаа. Ив их хүчтэй юм аа. Үгүй яг чам шиг хүн биш байж болно л та. Агуу тарин Крог сэрчхэн охиноо явчихсныг нь шууд л мэдлээ. Ив явчихаж тэгээд араас нь явлаа. Чи үнэхээр хүчтэй юм аа. Гэтэл тэнд нөгөө гал нь унтарч байдаг. Очоод асаах гэтэл эн чи минийх гэд хавтуулсангүй. Байц би наадахыг чи аврах гэж байна гэд очоод асаалаа. Энэ наруу. Үгүй энэ гал. Сайн уу галаа. Тэр амгүйлдэ. Тэр хаанаас ирсэн юм бэ? Би хийсэн юм аа. Дахиад хийгээд надад хийгээд өгөөд чи хүчтэй юм. Тэгээд манай хоёр танилцлаа. Намайг Гай гэдэг. Энэ бол Бэлт. Харин би Ив. Тэгэхээр Ив дэлхий сүрж байгаа. Газар хөдөлж агуу нурж амар юм болно. Тэгэхээр бид тэнд байгаа уул руу явах хэрэгтэй. Чи надтай хамт явах уу? Гэхэд Ив явсангүй. Гай. За. Тэгвэл яах вэ? Хэрвээ чамд тусламж хэрэгтэй болох юм бол энийг үлээгээрэй. Ингээд нэг юм өгчөөд явдаг. Ив нэг мэдсэн чинь ганцаараа гадаа байж байна. Жаахан айгаад харахад нь аав нь ирчихжээ. Чи зүгээр үз.
Зүгээр тэгвэл чи яахаараа гадаа. Тэгээд явсаар өглөө агуудаа ирцгэлээ. Би нэг шин зүйл харсан. Шин зүйлээ? Гэд бүгд хамгаалалтын тойрог болцгоолоо. Байц тэр муу бишээ. Шиний мөргөлжил муу байдгийм. Гэхдээ тэр залуу муу байгаагүй. Юу? Залуу гинэ? Тийм ээ, тэр гахаа шиг харагдаж байсан. Гэхдээ залуу болоод хуурчихсан гэтэл юм ээ. Сони юм да. Ихэвчлэн эсэргээрэл байдаг юмсан. Ив нөгөө гаийн өгсөн дунгийн ясыг үлээж үзүүллээ. Нөгөөдөл нь харин цохиж унгаад голдоо хийгээд балбчлаа. Та нар чинь яач хавэ? Аюултай байсан юм аа. Агууруугаа орцгоё. Гэд орох гэтэл газар хөдөллөө. Дээрээс нь юм унаж байна. Агууруугаа шууд л гүйцхийлээ. Өнгөрөөг харцаа өргөд хартал. Дээрээс нь авраг чулуунууд унаж байдаг. Гэрийнхэн нь харин агууруугаа гүйж байна. Зогсоорой. Болгоомжтой. Гэд чулуу шидэд зогсож чадлаа. Нурлтын дараа харин агуун байхгүй болчихж. Ард нь байдаг авраг хад нурсны дараа цаана нь харин цоо шинэ ертөнц байж байна. Ийшээ явцгаая. Үгүй аюултай. Ингээд явуулсангүй. Тэгсэн цаанаас нь эрвс ирээд аргагүй ирэхэнд тийшээ орцголоо. Тэгэд манай хэд цэцэг навч болсон ойд газардлаа. 1 2 3 4 5 гэд баярлтал эмээ унаад ирлээ. Жаахан ууртай. 6. Шинэ газар жаахан эвгүй юм аа. Манайхын юм болгоноос л болгомжлоод байна. Зогс. За явъя. Зогс. За явцгаая. Тэгснэ унчихлаа. Босч ирээд. Зогс. За явцгаая. Тэгэд явсаар хэсэг сармагчин дээр ирлээ. Энийг надад даатгачих. Би айлгатах юм. Ингээд үзлээ. Нөгөөдөл нь айсан шин жалга шууд шанаадж биш. Хатам ээж нас талиндуулаад нэг. Ингээд л гинэт сармагчингууд зогтчихлаа. Ха. Сайн байна. Зугцсан чинь дээр дээ. Гэтэл Грогоос сухтаагүй байсан юм байна. Ард нь амар том эрвс ирж гэж. Грог чулуу аваад шидсэн чинь бариад авлаа. Өмнөхөөс нь өөр төвшний эрвс байж байдаг шүү. Манай хэд азар том шувууны хөлөнд зүүгдээд тал дээр гараад ирлээ. Тэнд нь харин агуу байж байна. Агуу байна. Ийшээ. Гэд орцголоо. Гэтэл хаагдчихна. Амтэн байсан юм байна шүү. Манай хэдийг дээшээ буудаад гаргачихлаа. Буугаад ирэхтэй. 1 2 3 4 5 6 тэгээд 7. Нөгөө муур их тоолвол шүү дээ. Нөгөө ирвснээ идэх гээд ирж байна. Яг тэр үед нь нар жаргаж таарлаа. Ирв сарин зүхтаачихлаа. Тонк. Өөх, тэр харанхуугаас айдаг юм байна. Байц, бид ч гэсэн харанхуугаас айдаг шүү дээ. Эргэн тойронд нь байгаа юмнууд бүгд нуугдаад байна. Нэг л юм болох гээд байна да. Нар жаргангууд гинэт доороос баахан улаан шувнууд гараад ирлээ. Тэгснэ дээшээ хөөрөөд хуйлран ирээд нөгөө агуу шиг амтныг яс болтол нь мэрчихлээ. Манай хэд яахаа мэдгүй байж байтал ив гинэт санаа болоод тэнд байсан эврийг хугалж үлээдэг. Шувууд дээр нь байрлалаа авч байна. Гай харин үүнийг сонсоод гялс гүйжирлээ. Тэгээд тэр доор нь галаас ах гэж үзнэ. Яг өгтгийн даваан дээр галаас агаад ивийг тэврээд барьчихлаа. Шууд галаас айдаг юм байна. Тойроод гарчихлаа. Та гэтэл цаанаас нь хоошо агуу хүмүүс байна. Бараг л амтд гэсэн үг. Муухай шүттэй. Энэ бүр сүултээ юм байна. Хартаа нүдэ анж бай. Би эднэрийг устгахаас өөр аргагүй. Үгүй энэ манай гэр бүлийнхэн. Бол нар түүний гарт байна. Бишээ энэ бол гал. Гала? Тэр хаанаас ирсэн юм бэ? Тэр хийдгий. Алив надад нэгийг хийгээд өгөх гэ барьж аваа шахаад байна. Та охинтойгоо их адилхан юм аа. Ингээд га юухан алдчихлаа. Манайхан галыг сонирхож байна. Грог санаандгүй цогон дээр нь гიშгчглээ. Түлж байна. Хөлөө сэгсэрсэн чинь эмгэн тэрийг нь өмгчихнэ. Гаргаараа наадах чи халуун шүү. Тонкерн өөрийгөө шатаачихлаа. Зугтаж гүгээд тэрүүгээр нэг гал тавьчихна. Гай сэрээд харсан чинь тэнд ёстой аамрын болж байна. Гай зугтах гэтэл ив бариад авлаа. Манай хэдийн цаана байсан попкорны мод шатаад дэлбрээд манай хэдийг аваад нисчихлээ. Та нар юу хүмүүс вэ? Бид бол гүрүүцээ. Чи хэм бэ? Гай. Сайн уу гай. Тэгээд манай хэд унаад нөгөө мод дээшээ очиж солиут болж буудаад баахан попкорн буугаад ирнэ. Өглөө нар мантахад манайхан амьд байна. Гай зугтах гэтэл ипирэд бариад авлаа. Хайчих гэж байгаа юм. Тэр өндөр уул руу. Гэтэл Грог хүрээд ирлээ. Түүнээс холд бид түүнийг явуулж болохгүй. Хэрвээ нар жаргахаас өмнө агуу олохгүй л яах юм бэ? Хэрвээ нөгөө амар шууд буцаад ирвэл яах вэ? Гэхэд Грог нэг хожуул авч Гайыг дотор нь чихээд аваад явлаа. Тэгээд за хайчих үгээд харж байтал нөгөө талд нь газар хаагараад зан унаж байдаг. Грог бодлоо өөрчлөөд Гаийн санд болгосон уул руу явъя гэж байна. Мэдгүй юм да. Бид нар тийм хол алхаж байгаагүй шүү дээ. Гэтэл би тийм хол явбал амьд үлдээж чадахгүй бах. Тийм үү? Тэгвэл явцгаая. Гэт явцгаалаа. Грог ер нь хатам ээжтэй жоохон дургу бололтой шүү. Манай хэд бөөн хэрүүл болоод явнаа. Шэмэр байна. Амри зүгээр яваач гэтэл тэнд байгаа нохоо хүртэл үүнийг нь сонсоод хаслаж байна. Эмээ өлсөндөө нөгөө Гаийн бүсийг идэх гэж үзлээ. Нөгөөх нь харин худаг гаргаад ирэн шүү дээ. Болоорой. Наадах чи тэжээвэр амтаа. Хоол биш. Тэжээвэр амтэн гэж юу юм? Иддэггүй амтныг хэлдэг юм аа. Бид нар наадахыг чинь хүүхдүүд гэдэг юм. Гэтэл тэнд хоол байж байна. Хоол байна. Гэт тонкийг бэлдээд аваад явлаа. Тэгээд сурснараа шувуунаас өндгийг нь гусаад зугтаж байна. Тэд нар юу хийгээд байгаа юм бэ? Тэд нар ан хийж байна. Хөөрхи. Нөгөө шувуун манай хоёр дээр smackdown хийж байгаад яваад өглөө. Грог нэг хэлэн цолж ирээд. Замаа. Хэн өдсөж байна да?
Ингээд эдцгэлээ. Гай тэндээс шувуу болон өндөг яасан юм бэ? Бид барьж чадаагүй. Шувуу намайг шийдсэн. Тэгээ би унахтаа энэ хилэнцэд орхоо дээр дарж унаад тэгээд энийг бариад авсан. Win гэх юм уу та? Эмгэн тэндээс. Хангалтгүй байна. Цадахгүй байна. Би дахиад итмээр байна. Тэр намайг идчихгүй үстэ. Тэр чамайг идэхгүй. Чи хидэрхий туранхаа. Хэрвээ тэр хин нэгнийг идэхийг хүсвэл тэр нь гэтэл тонкийг барьчихсан гэдэж байна. Таяг аваад салгаж байна. Гайипиг найрлаа. Хэрвээ намайг сулалчих юм бол би жинхэнэ ан гэж юу байдгийг үзүүлье гэж байна. Ив түүнийг суллаад Гай өрх тавьж үзүүллээ. Хадны ард эмэгчин шувууны дүр тоглоод эргчин нэрж өрхөн дээр гიშих юм бол харваад бариад авах юм байна. Яг ирж байхад нь манай хоёр орооцолчихлоо. Тэгээд жаахан сони хөдөлгөөн хийгээд уннаа. Шувуу өрхөн дээр гიშгсэнгүү. Гайыг аваад шидчихлээ. Шувуу ипиг хөөнөө. Ив харин гайхалтай уран хөдөлгөөн хийж цугтана. Тэр янцтай юм а. Грог тосоод очихтан. Цаашаа гэд шувууга гიშгүүлээд бариад авлаа. Тэгээд авраг том шувууг шарж эдэцгэн. Ёстой алалцж байна. Манай Гай харин их соёлж боловсон хоололдог юм байна. Бүтэн мөчийг нь ганцаараа аваад гусчихлаа. Сайн зүйл гэвэл хаягдл гарахгүй юм шиг байна, тийм үү? Хаягдл гэж юу юм? Гэхдээ яг уу их хоол идээд үлдсэнийг нь тэгж хэлдэг юм аа. Бид нар хизээ чи юм их хоол идэж байгаагүй. Иш хөөрхий. Манайхаа амьдралдаа анх удаа цадаж үзүү болол та. Тэгээд хоолоо тавьцгаалаа. Грог түүх ярьж өгвөл ямар вэ? Тэгээ хэн түүх сонсомоор байна? Би гэж сонсоцголоо. За гоё юм болохоос өмнө манай царайлаг киночдын ухаалаг хүүхдүүд subscribe дараарай. Өөрсдөө дарж чадахгүй бол аав ээждээ хэлээд саба даруулаарай. Саба дарсан манай ухаалаг хөөрхөн хүүхдүүд бол лайк дараарай. Эртээ урдын цагт агууд амьдардаг нэг бар байж. Тэр агуугаас гарахгүй гэдэг дүрмтэй байсан ч нэг өдөр гарчгаж. Тэгээд өгчгчээ. Гай цочоод үхэх шахлаа. Ямар амар төгсгөлтэй түүх вэ? Миний түүхүүд ерөөсөө ингэж төгсөж байгаагүй л дээ. Ингэсэн чинь тэд нар түүх сонсъё гэд хүрээд ирлээ. Нэг орой хоёр түүх. Янцтай. За би Грог шиг сайн ярьж чадахгүй шүү. Нэг бар байжээ. Тэгээд тэр хатан цохион дээр гарч болохгүй гэсэн дүрмтэй байсан юм байна. Нэг өдөр тэр гарчгаж. Тэгээд өгчгэж. Ойлгомжтой. Үгүй тэр хаданд ойрцсоор гэрэл хараад. Тэгээд тэр гэрэл рүү хүрчээ. Тэгээд халтарчээ. Тэр унчихсан уу? Үгүй тэр нисчээ. Хаашаа? Маргааш руу. Илүү гэрэлтэй, илүү сайхан газар руу. Манайхан нэг ч удаа болов үхээгүй түүх сонсоод баярлалаа. Тэгээд унтцхан. Ив харин тэр бар яаж ниссэн бэ гэд асуугаад байна. Өглөө нь харин газар цөмөрч ороод Гай бараг л унах шахан. Тэгээд явж байхдаа Ив Гаяас тэр бар яаж ниссэн бэ? Намайг сулчихвал хэлий. Тийм үү? Надад даатгачих. Ингэснэ танкийг цохоод тэрүүгээр үүмэн дэгдээгээд Гайыг хаюулчихлаа. Араас нь хөөх гэсэн чи харин үзүүртэй чулуун дээр гიშгэж чадсангүй. Энэ чулуун дээр гიშгэж болохгүй юм байна. Энэ чулуу юу? Тийм байна. Холдож бай охтуудаа гэснэ. Яй. Гай харин гуталтай юм байна. Грог гიშгэж хөөгөөд Гай хожил дотроо зүхтаад байна. Гүүгээд бариад авах үед Гай мултраад зүхчихлаа. Ив харин жаахан гүнгэлнэ. Гай явах гэснэ тэднийг өрөвдөөд чадсангүй. Буцаад хүрээд ирлээ. Би та нарыг тэр уул руу замчлана. Гэхдээ хідэн өөрчлөлт хийнэ. Дахиж хожил дотор явахгүй. Хожуулаа хай гэд хаюуллаа. Одоо өшгөл гэтэл бүр хол гэтэл яа. За одоо яах вэ? Гай гэсэн чинь бүгдд нь гутал хийж өглөө. Ив баярлаад Гайыг тэврээд авнаа. Чи их хүнд юм а. Тийм гэж юу? Баярлалаа. Гай чи яаж энэ бүх шин санааг олоод байгаа юм бэ? Тэгэхээр энд байгаа зүйлийг тарих гэдэг юм. Эндээс шин санаанууд гардаг. Аава, надад тарих байхгүй байна. Агуу хүнд тийм хэрэггүй. Бидэнд хүч байхтаа л хангалттай. Шин санаа бол сольтой юмнуудад зориулсан зүйл. Тэгэд манайхан Гаийн удирдлага дор шал өөр төвшөнд аялж байна. Сарамгчингуудад банан өгöd эрүсний хажуугаар модон хөлтэй гарлаа. Грог харин дайлжгынж байгаад хазуулах шахлаа. Их цадан дээр харин шууд гулгаад буужглаа. Сайн уу аава? Баяртай аава. Бороо орох үед Грог бороотой зодтолдод унлаа. Гай харин шүхэр бариад Ипигээ тэвэрлээ. Усан дээр тулж ирэхэд Ип энэ аюултай харагдаж байна. Аава, та дандаа яхаар юм болгон дээр ингэж байт юм бэ? Гай тэндээс болгоомжтой байгаарай. За, ойлголоо. Юу? Тэгэд бүгд усанд орцголоо. Бэлт Грогд зааж өгөх гэж байгаа болов уу гэтэл хөөрхий өөрөө үсрээд орчихлоо. Грог ус руу үсрээд шууд ёроол руу живнэ. Тэгэд байж байтал нөгөө ирвэс орж ирээд хүчээр сэлд сурлаа. Тэд явсаар төөрдөг байшин шиг хэцүү газар ирлээ. Гай тэдэнд үлээдэг юм өгöd бүгд салаад явцгаая гэж байна. Бид салдаггүй маа. Гэр бүл үргэлж хамтдаа. Гэтэл цаанаас нь газар хөдлөөд хүчээр салгачихлаа. Наана байж бай. Би та нарыг олно. Үгүй хэрэггүй. Бүгдээрээ явцгаая. Тэгээд төгсгөл дээр нь уулзъя. Тэг юм бол илүү хурдан гэд явцгаая
явцгаалаа. Тонг чичрээд эмээ ээж охин гурав хамт явцгаалаа. Ив Грог хоёр ганцаараа эмээ ээж охин гурав махчин цэцгүүд дээр ирлээ. Яага мэдгүй байж байтал энэ амтэн цэцэг болж жүжээд гараад явчихна. Манай хэд санаа олов бололтой. Тонг харин нэг амар амтантай таарлаа. Нөгөө үлээдэг юм шидчгээд ухаан алдчихна. Ипийн зам тарин дээрээс нь цэцэг унаад байна. Цэцгийг дагаад л яваад байлаа. Гай харин цэцэг унгаагаад байсан юм байна. Грог харин тэнд нь төөрөд болдоггүй. Эмээ ээж охин гурав цэцэг болж жүжиглээд гарлаа. Тонкийг сэрэхэд нөгөө амтан нь түүнтэй тоглоод байж байна. Ив харин Гайыг бариад авлаа. Чи энийг унгасан уу? Тэгээд бүгд төөрдөг байшингийн төгсгөлд уулзсгаалаа. Грог харин байдаггүй. Нөгөө хожуулныхаа хажууд төөрөд байж байна. Нөгөө юмаа үлээгээд байна шүү. Ээж нь би яваад аваад ирье гэд явлаа. Манай хэд оройн сайхан шейк хийж ууцгаагаад амарцгааж байна. Жаргаж байна. Грог ирээд буугаад ирцгээ гэтэл тэд зүгээрээ Гай тэнд байгаа. Гай байгаа гинэ. За одоо Гай та нарын хамгаалагч болсон уу? За би дээшээ гарлаа. Чи харин уурлахаа болоод гарч ирнэ үз. Ингээд эхнэр нь уурлаа. Эхнэрээ бол Грог барахгүй байна. Ээж нь дээшээ гарч ирээд Гайд баярлалаа Гай. Тэд амьдралдаа амсаж байгаагүй сайхан зүйлийг харцгааж байна. Гай харин тэднийг дагуулж гараад би та нарт нэг юм харуулъя гэд шөнийн тэнгэрийг харууллаа. Манай хэд мэдээж агууд ийм зүйл хардаггүй нь ойлгомжтой л доо. Бүгд гайхацгаалаа. Тэнгэрт тоолж барахгүй олон нар байна. Ив сэтгэл нөдлөөд би Гайтай хамт явна. Та хэд бидэнтэй хамт явах уу? Гэтэл Грог доор нь сонсож байна. Би Грогийг орхиод явж чадахгүй. Грог харин жаахан баярлалаа. Эмгээ харин би хамт явъя. Грог биднийг яаж хамгаалахаач мэдэхгүй шүү дээ. Грог гомдноо. Эхнэр нь өмгөөлөх гэсэн чинь Грог баярлаад сонслоо. Даанч юм орж ирсэнгүй. Хэрвээ тэрэнд нэг чулуу шин санаа орж ирэх юм бол би зүрхний шигдээсээр өөхөх бах. Гэтэл Грог харин баярлаад шин санаа олохор боллоо. Өглөөнд тэд явах гэтэл Грогийг хайгаад олсонгүй. Гэтэл нэг хиймэл үс тавьчихсан баахан шин санаа болчихсон байж байна. Ингээ ашигэл болох гээд байгаа бололтой шүү. Наадах чинь могоо юу? Үгүй. Энэ бол бүс. Автоматар чангардгийг. Үүнийг би унаа гэж нэрлсэн. Ингээд өнгөрөөд явж үзүүллээ. Энэ бол зургийн аппарат. Үүнийг харин би сүүдрөвч гэж нэрлсэн. Энийг хартаа. Энэ бол нүүдлийн гэр болж байгаа үсттэй. Харин энэ бол өргөгч. Тэгэд явцгаалаа. Грог Гай шиг байж чадахгүй юм байна. Грог чи яагаад байгаа юм бэ? Хэрвээ би Гай шиг болвол та нар түүнийг биш намайг даах байх гэж бодсон юм аа. Грог минь дээ. Бид тэгж бодож яриаггүй шүү дээ. Тэгэд манайхан уулан дээрээ ирцгэлээ. Цаана нь юм дэлбэрээд Грог агуу хараад орох гэтэл бүгд орсонгүй. Үгүй. Бид дахиж агуу руу орохгүй Грог. Бид нарыг унаж маргааш руу хамт Гайтай явцгаана. Та нар бүгд үү? Тийм ээ. Тонг уучлаарай аава. Би та нарыг хамгаалж дөрмөд зохиосон. Тэр чинь амьдрал биш. Тэр чинь зүгээр л өхгүй байх арга. Үгүй. Намайг сонсооч. Бид таныг сонссон бол өөхөх байсан. Бид Гайыг дагнаа. Гай гинэ. Грог тэр үед Гай дуурлнаа. Гай л гэр бүлийг нь булаах гээд байна гэж бодгоо яв. Гай гэтэл Гай зүхтараа. Грог Гай руу дайрлаа. Манай хоёр ноцолдож байгаа давирх анднаа алдчихлаа. Чамайг цохиулахгүй байгаа. Энэ зүйл юу вэ? Энэ бол давирхаа. Бол Грог бид гарч чадахгүй. Энэ давирхаа аав ээжийг минь авсан. Надад итгээрэй. Би жаахан байсан юм. Манай аав ээж надад хэлсэн сүүлийн үг нь амьдэр. Гэрлийг дагаж амьдэр. Тэгээд маргааш руу очино гэсэн юм. Миний охин чамтай төстэй юм. Үгүй тэр тантай төстэй. Бас тэр танд маш их хайртай. Үүнийгээ байнга хэлж чаддгүй л болохоос таач бас түүнд байнга хэлдэггүй юм байна лээ. Магадгүй би тэднийг хамгаалах гээд хитрхи завгүй байснаас болсон баг. Зүгээр дээ. Эн чинь бүхэл аавын хийдэг зүйл. Гэт манай хоёр ойлголцоо бололтой. Тэгээд Грог бид гарнаа. Чи чадна. Чиний санаа байхад бид гарна. Гэт нэг санаа оллоо. Манай хоёр эмхтэй ирвс болж жүжиглээд тэнд байсан ирвсийг татлаа. Туслаараа гэсэн дөхөө үзүүл. Хурдал тэр ирэхгүй байна. Бидний хүүхэлдээ айсан юм шиг харагдахгүй байх шиг байна. Гэтэл айсан гинэ. Жинхэнэ айсан хүн ямар байдгийг харуулъя. Өгчвэ гэд Ирвис шууд ирээд татаад манай хоёрыг гаргачихлаа. Ирвис харин хөлөгдүүлснаа мэдээд дайрлаа. Ашгүй давирхай тэглээд бууцаад харавчихлаа. Манай хоёр ивлэрлээ. Хамтдаа цаашаа явцгаана. Явсаар уулын оргил дээр гараад ирлээ. Яг явах гэтэл газар хоёр хуваагдж байна. Манай хэд гүүгээд амтсангүй. Хавцлын дор гал, харин хавцлын цаана гэрэл харагдаж байна. Гай арга мухардлаа. Ингээд бүх юм дууслаа. Би ойлгосонгүй. Бид амжихаар байсан. Гэрэл яг энд байсан шүү дээ. Тэр үед газар хөдөлж байна. Манай хэд бид агуу олох хэрэгтэй. Хурдал гээд агуу хайлаа. Грог харин гэрлийг харж байгаад гараа өргөхөд гэрэл хальт тусаад өнгөрлөө. Грог явцгаая. Бид энд байвал өхөн. Хурдаа агуу олоод орцгоё. Гэхэд Грог эргэж хараад ахиж харанхуй руу орохгүй. Ахиж нуухдахгүй. Ахиж агууд амьдрахгүй. Манай Грог цоо шин хүн болчихож. Та нар яан гэлээ. Гэрлийг дагна гэсэн баха. Надад шин санаа байхгүй л дээ. Гэхдээ надад
хүч чадал байна. Яг одоо бол энэ л хамгийн хэрэгтэй. Энэ чинь аюултай. Үгүй ээ. Энэ бол боломж. Гай харин тэндээс би энэ боломжийг ашиглана. Ингээд Грогор хавцлын нөгөө тал руу шийдвэрлэлээ. Сонсооч. Би чамтай уулзсан цагаас хойш л чамаг яг ингэж хол шийдэхийг хүсэж байсан юм. Хошигнж байгаа билгүүдээ тийм үү? Хошигнол гэж яадгийг. Ингээснээ шийдлээ. Гай харин гэрэл рүү гарчихлаа. Тэндээс бүрээ үлээгээд харагдаж байна. Тэр чадлаа. За Тонк, чиний ээлж. Та ирэхгүй үсттэй зөв үү? Хэрвээ чи очиж чадж байгаа бол хүү минь би ч бас чадна л гэсэн үг. Гэт Тонкийг шийдлээ. Шууд л гарчихлаа. Их нэртэйгээ салгаас гүйцэтгэн. Чи сайн байлаа Грог. Охин нь үг хэлчихлээ. Тэгээд аваад шийдлээ. Хатам ээжигээ шидэд хамгийн сүүлд EP-г шийдэх гэдэл. Үгүй би танд олон зүйлийг хэлж засмаар байна. Гэхдээ цаг байхгүй болчиход байна. Зүгээрээ. Аав нь засна. Аав нь хайртай шүү. Би ч бас ингээд хэлэх гэтэл газар хөдлөөд чадсангүй. Би айгаад байна. Эзээч битгий. Ингээд EP-г сүүлийн биераараа шидлээ. Энэ үед газар нурж Грог цаашаа гүн. Гэрийнхэн сандарнаа. Грог тоосон дундаас гэрлийн тэнд байгаа гэрийнхэн рүүгээ даллана. Грог агууд ганцаараа сууж байхдаа галаасан. Би чадчихлаа. Гэтэл хинч байсангүй. Грог агуу хан дээр гэрийнхнийгээ бүгдийг нь зурлаа. Тэгээд тэднийгээ бүгдийг нь тэрвэрч байгаагаар дүрслэн. Газар хөдөлж гал нунаад сэрэд хартал нөгөө эрвэс ирчихсэн байна. Галыг нь үлээчихлээ. Газар дахиад хөдөлсөн чинь харин хоёулаа үлээгээд нэг талд орлоо. Нөгөө эрвэс Грогийг түшиж байна. Тэр үед харин гэрийнхнийх нь үлээж байгаа бүрээ сонсогдно. Грог, тэд аюулд орсон байна. Би очих ёстой. Гээд шин санаа хайлаа. Толгоогоо хэд цохиж үзснэ. Би олчихлоо. Тэгэд Грог маань тэнд арг ялсан араам дээр нөгөө давирхайг түрхэж бэлдээд нөгөө махчин шуудыг өргөтад замдаа бэлдсэн бамбраа шүүрч авч асаагаад онгоц хийчихлээ. Галаараа замыг нь зааж чиглүүлж байна. Тонкийн нохоог аваад бас амттыг аваад онгоцоо түрээд нийслээ. Цаана нь бөөн дэлбэрэлт. Аавыгаа хүлээгээд гуниглаад байна. Эмээ нь очиж авчрах гээд очлоо. Тэгснээ шаналлыг нь мэдрэг бололтой хамт бүрээ үлээцгэн. Гэрийнхний ч гисэн ирээд бүгд бүрээгээ үлээцгэнэ. Би түүнд хэлж амжаагүй гэж байтал Грог хүрээдэрлээ. Цаана нь газардаад хаана аюул байна гэхэд бухтаж авч тэрээд би ч бас танд хайртай гэд хэлж амжаагүйгээ хэллээ. Тэгэд гэр бүлээ хүлээж аваад тэжээвэр амьтаа бас бүртгэж авна. Грогийн тэжээвэр амьтаа харин том юм байна. Ингээд манай хэд шин газар амьдрахаар боллоо. Бид тийшээ явах хэрэгтэй. Энэ бол би. Намайг Ив гэдэг. Энэ бол миний гэр бүл. Груц. Бид одоо агуу хүмүүс биш ээ. Дүрм биднийг аврахгүй. Харин бид дүрмийг өөрчилдгийг мэдэж авсан. Манай аав өөрчлөгдсөн. Тэгэхээр өөр хинч байсан өөрчлөгдөж чадна гэсэн үг. Гэд бүгдээрээ амьтдаа унаад далайн эргээр давхицгаана. Одооноос бид гэрлийг дагдаг болсон. Энд хүрээд кино маань дуслаа. Киночид кийц байлаа.